зарим гишүүдтэй уулзахаараа цагтай, нартай, протоколтой уулздаг мөртлөө заримдаа нь болохоор цайны цагийн үеэр биелээд байгаа шүү дээ. Цайны цагийн үеэр нэг инээ чанааснаа уулзчаа тэрийг би чиний яриаг ингээд хөмсгөө дамжиж сонсохтой байсан байна энэ төр гэж дооёолж одоо болохгүй шүү дээ. Ийм байдалтай яаж мэргэжлийн ажил явах вэ? Зүгээр захын нэг ихтэй сургуулийн оюутны холбооны ёс зүйн хорооч юу нэг ингэж ажиллахгүй байх шүү. Дүрмдээ журамдаа л ажиллах хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ намайг энийг ярихлаар ингээд хэрүүл хийж юм те ийм ярьж ин гэж ярихын оронд бид нар энэ дээр парламентын гишүүд өөрсдөө энэ ёс зүйн одоо асуудлаа шинжилгээ, ёс зүйн үйл ажиллагаа сайжруулъя. Энэ бол бидний хийж чадах асуудал. Яагаад энийг хийгээд ёс зүйн дэд хороо байгуулагдаж байгаа учраас. Тэгэхээр ийм одоо ёс зүйн дүрмийн асуудал, практик үндэслэл, хуулийн зүйлүүдийг үндэслээд одоогийн ёс зүйн дэд хорооны даргаыг үүрэгт ажилласан чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлцэн шийдвэрлэж өгнө үү гэдэг их хурлын дараад өнөөдөр өргөдөл одоо бичиг өргөж байна. Тэгээ энэ дээр гишүүдээс хандаж зураад ингээд үүрэх